Машлаа тамхи зүгээрээ. Тэр жил хүрээний гудамжинд нэг ядарсан туйлч өвгөн эр зориг эрдэм чадaltaй Долоонбаатар ирсийн тухай туйл хайлж явахыг сонсож билээ. Юунд тоогүүлдэг юм бол тэр туйл? Тэр туйлд Шаазгай Алаг хааныг хэрхэн дарсан тухай өгүүлдэг. За мордоор ч юу. Тэгээд хүрээний тангарс нүхтийг төлөөлж данзан миний бие. Богд хаанаас Баатар цол хөвчсөн сүх бичгийн эрдэмд гаргууд түшмэл догсон. Бид гурав хөрөлдсөн ирлээ. Манай константин Дэнжийн үлгэмийг төлөөлж Богд хааны зарилгаар Жэбэн, Итали, уран аслан усыг зөрчиж явсан цэцэг шалдагж сэргийн зам зайсан лосол миний шав сан байсан чойволсон бед хүрэлцэн ирлээ. За тэгэхээр нөхөд өгнө. Би зөвхөн санаа сэтгэлээ нэгэнт ярилцсан шийдсэн гэж миний бие ойлгож байна. Хүрээний хоёр бүлэг нийлж ардын намаан байгууллаа. Одоо цаашдаа хэрхэн ярилцгаая. Тэхүү. Агид Монгол орн хар хятадын хөлд талхлагдаж гүйцлээ. Харийн дайсны эсрэг бид зэвсэг өрн байлтахаас өөр арга байх. Тиймээс бид нар зөвлөлтийн орцоос зөвхөн зэр зэвсгийн тусламжилгүй. Журмын нөхдийн дагаж явах тангаргийн бичгийг үйлдэж дууссан. Энэхүү бичгийг хадган дээр сүүгээр бичсэн нь бидний зүрхэнд цусаар бичсэнтэй адил юм шүү. За, намын журмын нөхөддөө дагаж явах тангаргийн бичгийг дуудаж санардуулъя. Монгол Ордын намын журмын нөхдийн дагаж явах тангаргийн бичээг хүмбэр нийт нэгэн санал хүчээр эхнээс эсэст хүртэл ядууд ордос ардын төлөөх тусыг туулиас эрхэмлэн санаж зовлон арилгахад хичээн тусгай тогтнолон мандуулж шажин төрөн бадруулахын төлөө ам биеийг үл хайрлан зүтгэнэ. Хэрвээ энэхүү тангаргаасан урван ятваас өөрийнхөө амийг эгүүтгэх бөгөөд эс чадваас журмын нөхдөөс буруушан сөнөөж тангараг журмыг хатуу бат болгохон андгааль. Hadi!
Жоо. Бохом басрали яа. Эмэ. 아니요, 좋거든. 완전히. 갑니다. 나고. 자, 대시. 시체 없구나. Табанаса байтыган аттысан. Бурени мосан. Ойна чунгот. 알고. 자이도 나사고 오르. Гижи байвала. 사도. 누나도. 이리요. 흔들어놔라. ярко скоро подпишу. Хойд орсуулсаас тусламжийн зэвсэггүй ардын намын бичигт та бүгдийн бодол саналыг сийрүүл бичсэн маань. Данзангийн зандан ширээний хөлөөр чадан ядан хийсэн тамга маань энэ. Бодоо маань орлож богд хаан шүншгэлсэн ардын намын тамга. Энэ тамга Монгол түмний минь зол жаргалан гин төлөө мөнхөд тарагдж байг. Журмын нөхөд минь жаммах шүүгээс сонсцгаая. За шажин төрөө мандуусах энэ их үйлсэд оройн дэд богд хаанаас тамхтай бичиг авч явахгүй бол болохгүй бодогдож байна. Харин хүрээнээс гарахтаа болгоомжлох үүднээс 3 сарж гацаавал захилтаа. Hi. Чиний тусалж дэмжиж байсан хүрээнийг ойлгочихгоод чинь чамайг эндээс гаргаж авахыг чинь харъя л да.
Утахгүй. Тэр ардын намынхны чинь толгоогоор чамд зоогүй. Нуу тэнэг төвд. Сэлэйн чи монголчуудыг дутуу үнэлж байна да. Миний Монголын цэргүүд цагаан хэрмэн тулсан 5 замын байлдааныг хятадууд мартаагүй мэй барьсан. Үс хэдий оромж нэг л тонгорох ус. Манж мөхсөн. Удахгүй танай Монгол сөнөж мөхнө. Их мөрний урсгалд чулуу хүртэл элэгддэг юм шүү. Энэ чимээ дагаад яваараа энэ торцыг юм буцаарч. Сэлийг хэлдэг өгсөн юмсан. Ратнаас толгоон дээр юу гэж болох шиг.
哎，你没事吧？Бид хоёр нь нэмэт үлдэж чадах болов. Утсан чинээ улаан амныхаа төлөө биш. Түмэн олныхаа төлөө юм. Заавал амьд харамтай байл. Наче.吃饭吧。哎。开门。Тэр хүүхэд хаана байна? Ямар хүүхэд? Яаса гинэ. Моцайг Ухраа монголчууд намайг бас хуурхаагүй. Босоо. Ява. Надаа хаяа. Хүүхдээ. Тара. Хүүхдээ. Хаяа. Тамато. Гома. 大家起来，把孩子给我一定要找到。
та нар чи юу хүмүүс вэ? Монгол туу. Тийм ээ. Бид нар монгол хүмүүс байна. Ингэж уутай байж. Наадах чи шатаад. Та нар манийг бодвол ухааны хүчээр улсаа засах гэж баатгаж. Харин би хар биеийн хүчээр ховийн үс сонзонгоо авч явах. Хэрвээ та нарын үйлсд миний хүчин хэрэг болвол Улаанбургасар нуттай гарам гэвэл нутаг усныхаа тахгүй. Эх хүний замын хүзүү урт гэдгийг баг. Нэгэн цагт уулзалтах үстэй. За, эртхэн мордцоо доо. За. Тавийн сэрэнд газар дэвч. Ах түндэр минь. Мен дууцхийн ирээтэй. Орсон бүхэн чинь этгэлцлэн бүтэх болтгоо. Хай сууж байгаарай. Яг. Ай. Господи Иисусе Христе, помоги Чуйвал Санду достичь его цели. Помоги его направить на правильный. Помилуй, сохрани на жизнь, счастье и любовь. За кого ты молилась? Я молилась за нас с тобой. Я надеюсь, что у вашего Бога и святую Богу воля одна? Я тоже так считаю. Пойдем. Кто это? Сайн байна уу нөхөр чавлсан. Сайн байна уу? Та чи хэн гэлээ? Би Сибирийн алд орнод дах Монгол төвдийн хэлцэн хэлмэрч Элбэгдэр Жирэнчин авна. Ви вроде Анастасия, да? Эрхүүгийн гимназийн нэг ангийнхан уулзсан юм биз дээ. Явцгаая. Та бид хоёрыг нөхөр бодоо хүлээж байгаа. Хараач гоо. Ардын намынхаа тэмцлийн ороод анхны сонингоо Монголын үнээр чигээр хэвлээ шүү дээ. Алё. Сайхан болж байна. Баатар маань ч өсөг өргөж байсныхаа хэргийг гаргасан байх шүү аа. Сайхан хийж. Сонин маань бэлэн болчихсон уу? Тэглээ шүү дээ. Ямар сайхан хэрэг вэ? Чойдсан. Чи бид хоёр өндөө үлдэж улаан цэргийн сургууль сурахаар болсон байх шүү дээ. Энд сурсан бүх зүйл чинь хожимын өдөр бидэнд хэрэг болно шүү. Харин догсон хүч бит хоёр хүрээр уучлаа.
Маргааш, Данзан, Шагдаржов, Лосол гурван маань Москваг зөрөхөр болсон. Тийм. Тааш бас хамт явах уу? Би зөвхөн хэлмэрч ярил яв. Тийм. Оо, гадаа олс батарч ирч гисэн баг. Тэгэхдээ сайхан өдрийн дурсгал болгож хамтаа батараа татуулцгаад. Аль уу гараа. Тэгдэг юм байна. Би дээлээ өмсөв. За, дээлээ өмснөө. Итак, товарищи, займите, пожалуйста, место для фотоснимка. Встаньте поплотнее, поплотнее, поплотнее. Двиньтесь немного. Чуть-чуть на меня. Вот так. Правее, правее. Все, сейчас вылетит птичка. Люди счастливы, когда рядом любимый им человек. Ты стал совсем другим человеком после гимназии. Ты стал большевиком, что ли? Нет, мы не станем. Ты чё? Бати не любят большевиков. Бедные люди не понимают великое творение. Мы стараемся спасти свою родину. Хранит тебя Господь. Хоошоо явсан нөхлөө сургаггүй хэвээрээ. Саяхнаас хинтээ их тайгаад цагаан цэргийн эрхтэн бороо өнгөрний цэрэг бүгж байгааг олж мэдлээ. За. Бүгд гэрэнтний төлөөний хүнтэй уулзахар болсон. Журмын нөхдөдтэй холбоо барихар болсон. Утасны хорооныхан бидэнд тослоно гинэ. Өнөөдөр арай гахаа зөвхт уулзахар тохирлоо. Хүрээний байдал уламл хүндрээд байдаг. Асуудын хариу хүлээж байсаар байтал авч гарсан хэдэн зүлхөө мааж дуусгана. Бидний хүсэлттэй яагаад зүтгэлцээд байгаагийн учрыг та олж мэдв үү? Одоо шин зөвлөлтийн Орос улс дотооддоо үүмэн сав ихтэй вэ. Тэгээд бас
та нарт Оросууд туслах юм бол Орос хятад хоёр улсын харилцсан үйл довтлох гэрээг зөрчих гээд байна шүү дээ. Гэхдээ тэгээд бидэнд огтхонч нааштай хариу өгөхгүй гэсэн үг. Бид уг нь цэргийн биш зөвхөн зэвсгийн тусламж гуйж байгаа шүү дээ. Ер нь би явж учир байдлыг тодруулъя. Хичээгээрэй. За. Тэр Орос хятадын гэрээг зөрчилгүйгээр тусламж авах өөр ямар арга байж болох вэ? Бодоогоо утасны холбоогоор ярьсан цагаан цэргүүд чинь бидэнд хэрэг болох юм биш үү? Гүй наадах чинь зүйтэй санал байна. Цагаантнуудаар гамийн хүрээнээс хөөлгөөд улаантнуудаар цагаантнуудыг даруулчих бол харин ч нэг сумаар хоёр туулай буудаж болох юм шүү. Харин тийм. Тэгээд тэр цагаантнууд чинь үнэхээр гамин хөөчих юм бол бидэнд зэр зэвсгийн тусламж юунд хэрэг болох гээд. Гамин ч биднээ дайсан, цагаантан ч биднээ дайсан. Юутай ч гэсэн бид нар зэвсэгтэй байх хэрэгтэй байна. За тэгвэл хүрээнд байгаа нөхдөд эртхэн хэл хүргэе. Дээрхийн гэгээнт нь таны амар амгалан айлтгая. Эх жанжим бороо өнгөрөн хүрээнд байсан гамингуудыг хөөж гаргаад дээрхийн гэгээн танд бараалахаар ирсэн байна. Великий хан Богд Джавзындамба, вы обязаны снова занять ваш законный престол. Айн байлдааны хөлдөө хэн хүнгүй ачаасан байна. Дараа тав тухтаа уулзах цаг ирэхэд би ирч явуулъя. Дээрхийн гэгээд та синтед морилж ячаа. Сундагун, вы обещаете, что до конца будете верны мне? Хэн Монголын төлөө байна? Эйтэнд хүчин зүтгэх болно. Вы говорите как истинный воин. Нөхдөө Монгол ардын намын анх дугаар хурлын төлөөлөгчдөө өнөөдрийн хуралд Халахын 4 аймгийн 9 хошуу, Их шавын 4 утга, Брэдийн төлөөлөгчд, ардын намыг үүсгэн санаачлагчид оролцож байна. Одоо Монгол ардын намын анхны даргаар журамын нөхөр солийн данзан сонгон баталж байгаа хүмүүс гараа өргөнө.
Зүйтэй. Журмын нөхдөө. Бид дарлал боожлыг устгаж, түмэн ардаа гашуун зовлонгоос арилгаж, энх төвшин аж төрүүлж, улам боловсруулж, бүгдээр тэгш жаргахыг хүснэ. Үүний тулд улс орноосоо харийн төрөмгийлэгчдийг хөөн зайлуулж, алстаа бүх Монгол үндэстэн бүгдээр нийлж нэгэн улс болж Монголынхон төрийг сэргээ мандуулнаа. Үүний тулд Монгол ардын намын журамт цэргийг үүсгэн байгуулж, бүх цэргийн бүгд ерөнхийлөн захирагч Янжинаар Сүхбаатарыг намын бодлогыг түмэн олонд ухуулан таниулах суртал номлогчоор чой болсон. Ардын төр засгийн газрын ерөнхий сайдаар Чагдар жав нарыг тус тохоон томлож байна. Зүйтэй. Зөвлөлтийн Орос улсаас бидний хүсэлтийг зөвшөөрөн хэр зэвсгийн тусламж үзүүлэхээр болсныг журмын нөхдөд оруулгая. Нөхөдөм мэрэгэн мунхаг адилгүй боловч бидний улс эв саналаа нэгтгэн нийт нэгэн хүчээр зориглон хөдөлгөөс хүрэхгүй газар мэдэхгүй чадахгүй зүйл үгүй болж цэнгэлийн манлаа төрхийг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ. Ардны намын анхдугаар хурлаас хичээн эрхэмлэх 10 зүйлийг батллаа. Үүнийг олон тарахдоо За хүүхэд хүрээд ирлээ шүү. Сүх жанжинч энд л байгаа та. Харамчойж мүйшивтэй. Шууд чараад сүхчэнжнээс өрнөхөж нутаг орныхоо нэрийг хөөцсөн биш үстэй. Гэнэ. Өөний цэрэг магнаа. Гүн чи хасах уу да? Та чин дахил санаартай хүн байж болох уу? Шажин төрөө алдах гэж яхад шаагтай шанам олгож өстой гайгүй өртнэ. Зөвхөн тэгээд чи ганцаараа ирсэн. Гүн чи Цэрэнд очих. Амгалан болсон уу? амраа нөө амраа. Таача хаанаас гараад ах юм. 5 цагийн байдаанд цагаан хэрэмдүүд овч явсан бидний хуучин зэргүүд таныг энд өв гэж дуулаад танах туслахаар ирлээ. Сүхчэнжин. Би буур хэрийн чөөж гэдэг хүн байна. Нутаг усных минь намайг харамч чөөжл гэдэг юм. Би хэдийг харамч боловч төр шажин улс үндэстнийхээ төлөө төрсөн 2 хүү туурай тагтаа харамсаар хүн биш шүү гэж юм. Гэлээд хааж чаддаг. Монголоо гэсэн сэтгэлтэй тань шиг төмнийхээ өвчөнд бид заавал ясах.
Сүх юу гэнэ? Нэг хүнд 10 гэмээ оногдно гэвдээ. Хар. Тавхан сум. Эндгүй би яах юм? Би өхөөд яах юм? Намайг өхөөд миний гэр орон үр хүүхдийг хэн хааж чадах юм? Тийм бистэ. Тугаасаа нар эртхэн эмээл хазын хөтөн дээр утсан дээр хаа. Би юу шийдлээ. Чи уцаж болно. Хүнд гэр орон гал голомтоо самруулж хаа сууж байхад таван сум байдагч болоосоо гэж бодогдохгүй. Элбэг. Хүй. Энд чинь гарам ах уу та? Хүйч. Чавилсан дүү. Амгалан морж явна. Сайхан үлдэж байна уу? Сайхан. Та сайхан үлдсэж байна. Таны хүүтэн том болж байна уу? Томоо том. Хүүтэй минь учруулсан ачийг чинь хизээч мартахгүй болохоор та нарт хүчин зүтгэх гэж ирв. Намайг дагаад 15 хүн яваа. Одоо ч муусан гамингуудтай нёгийгээ үзэж нэхийгээ уралцсан да. Ах би таныг сүхчэнжинтэй танилцуулъя. Уухаас. За. Гараад өглөөд амжилтаа уулзсан дээ. Үүр цайх үеэр бид дайрах бол. Зэвсэг ирээгүй байхад дайрах мань зөв. Жанжны илдэг зүйтэй. Бид одоо амжиж дайрахгүй бол эвцэг харуулд байгаа. Гамингийн 2 хороо хяагтад ирж амжина гэсэн үг. Тэгэхээр дайснууд улмал аюултай бол. Гэмдүүлэн дайрах юм шүү. Тэгэхээр бэлтгэн хөдөлж байгаа. Өнөө шөндөө Шахтын 100 хонос ихэж давтлах манай зут байр ажилласан байх ёстой. Хэний зут авах вэ? Жанжаа. Би зут авч явах. Би гаминг сандаргаж замаараа хөтүүлье. Хэсэг хугацааны дараа та бүхтийн зуутууд хэсэгчлэн зохиол ямар үг гэж бодогдож байна. Бадар садлын хариуцсан зут гамингийн гол хөчлөө дайрах үеэр хонцог таны хариуцсан зут 3 хэсэгт хуваагдсан буцны хорооны байр. Дөрвөлжин сүмийг эзлэн авч байлдах хэрэгтэй. Жиа. Харин дайснуудыг төжийн арслуу алчихгүй тулд хориглох байдлын үүргийг хэрэн дорж таны зут хариуцах болно. Сүхэн. Энд чи аюултай шийдвэр. Бидний зуутаа ингээ алдлаа гэсэн үг. Эвцэг харуул. Тужийн нарсанд гамингийн хороод бий. Тэд бидний араас довтвол юу болох вэ? Гуай нөхдөө. Энэ тулаан хүчтэй зөргөөч гэлээ. Ялалтанд хүрэхийн тулд миний зуут байх стан узрамж нэр төртөгөр хүч чадах болно. Тэгвэл шийдэх. Шийдэнэ. Сэргүүдээ цаамрын дүрхэндх айцыг мэдэрч байна. Эч бас айч байна. Өр хүүхэд минь өвгөд айцыг түүхийг хандаар үжиж онгод хүн эссэн гадаадамтандаа эзний ёсоор амьд чадахгүй болохгүй гэж би айж байна. Эзэмжигчэн тул цоцорлогсож буй эрдгэр Монгол баатруудаа ардын жонцгүүдээ өрөвдийнхээ төдөө орцогдод үхэх хамыг үл хайсан дэмжиж хэрэгтэй бол нэр төртэйгээр анаа өрчөөж
Яасныг айдар модцгоо. Чамаа ингэдэг. Хэрэг харуулын шагдар. Чи юу нэг юу хийж байгаа юм бэ? Байлтна. Нас эдтэй. 17 настай. За дүү. Чи юу нэг их боц. Хөхөд дэндүү болчих байна. Харин тэгтээ 5 самаа үлдээчихэд яваарай. Бидний араас гамгууд ирсэн.
дуусна. Бид хохир сонсч байна. Ханы зүсэг хаа явна? Засаг дэвсхийг яруулахаар хөдөлсөн. Хаач. Там хотелэр эвчэг харуулсан таныг ангууд. Юу? Бид цэнгэрийн Чоны Чавс шархацсан. Хонцог амиргацсан. Тэрэн дээр чи хорооноос нэг ч хүн авид үлдсэнгүй. Жинч хүч тарамдаж гүйцлээ. Одоо л ухахгүй бол бид бүх зэрэгээ алдах нь. Охнох зам ялагдах хэрэг байхгүй. Монгол түмний төвчин надад эдний гатван оршоо.
Монгол ихэнх Мохгүй юм гэж үгүй. Их нутаг. Илгэн сатан. Эдэн мөгдөхөн төлөө. Чөтгөн сайд өмнө. Сон олны сэтгэл нарны цацраг мэд өргөн дэлгэр бай. Та бүгдийн гүйцэлдүүлсэн гавьяаг би хэд саашаа. Аливаа улс гүрэн ард олонгүйгээр яахан оршин тогтнох. Ийм учраас та бүгд өөрсдийн гүйцэлдүүлж байлдан дархсан засгаан ардын засаг гэснэ нэ туйлын сайшаалт ард гэдэг үг чинь бурхан багшийн сургаалд шүн шиг таринтай үг юм шүү дээ. Тусгаар улсын төлөө хүүлсэд таны дэмжиж тэтгэсэн зүйл туйлаас ихэ. Манай ардын нам, ардын засгийн газраас таныг хэмжээд ирэхэд богд хаанаар өргөмжлөх шийдээ гаргасан. Тэгэхээр та өнөөдрөөс эхлээд дан ганц шашны хаан хэргийг бүрэн хамаарч төрийн хэргийг ардын нам, ардын засаг хамаарах болсныг тань уламжлая. Мөн тайван цагт улсын бүгд эрхийг хамаатуулан шийдэх ерөнхий сайдаар бодоод төмсныг тань санардуулъя. Харин Үйнээ самуунтай сүүн цаг дахин ирж дайн байлдааны байдалтай болвоос улсын бүгд эрхийг хамаатуулан шийдэх ерөнхий сайдын үүргийг Жанжин Сүхбаатар хариуцах болсныг мөн танд санардуулъя. Богд хаанд Монгол улсын ерөнхийлөн захирах сайд Мансшир хотод сэрэн болж бивээр шинэ тулгар төр маань ард олныхоо тусын тулд хичээнгүйлэн зүтгэн гэдэгт итгэж буйгаа айлтгая. Олон хоригдсны 1-р оны ард олны тэмцлийг удирдсан Чин ван ханд дорж сайн ноёнхан намнан сүр даатан цэрэн чимэд нарын авгай их үйлсийг үргэлжлүүлж Монголын төрийн төлөө чөмгөө дундагч хичээнгүйлэн
зүтгэе. Би чамайг жинхэнэ цэргийн хүн гэж боддог юм шүү. Ихнэр авч халуун хоо бүлийн хөндлөлтөй боловсон. Ингэсгээ гэрэл рүү орцгоох уу та. Сайхан байрлаж байна. За нөхөд минь. Та бүхнийг цуглуулсан шалтгаан бол өчигдөр Бээжин хотноо Хятад болон зөвлөлтийн Орос улсын төлөөлөгчд уулзсан. Монгол улс Хятадын хязгаар нутаг мөн гэж хүлээн зөвшөөрч мутран бичгэлзнийг та бүхэнд сонирдуулах гэсэн юм. Юу? Хойд улсаас манай улсын дотоод хэрэгт оролцсон хэрэг сэтрэл. Бид харийн дайснаас их нутгаа чөлөөлөд бүтэн жилийг үзчихэд байхад одоо хүртэл бүрэн тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрөж чадаагүй. Шийдвэртэй алхам их цаг нь болсон юм биш үү нөхөд минь? Хэдий болтол ингэж бусдын аяыг харж суух юм. Би энэ хэргийг ерөнхий сайдаас лавлмаар санагдлаа. Та Оросуудын энэ уяагүй явдалд яагаад шийдвэртэй хариу өгөхгүй? Өдий болсны чинь нэг сайн ухахгүй л байгаа шүү. Би ерөнхий сайдын хувьд хариу өгч болно. Харин наан нь бид нар санаа бодлоо нэгдэх ёстой. Цаашдаа ямар замаар явах вэ гэдгийг шийдэх хэрэгтэй байна. Улс орныхон тусгаар байдлыг баталгаажуулахын тулд эдийн засгийн хараатус байдлыг хангах хэрэгтэй.
дэлхийн хүчирхэг улсуудын сонгосон хамгийн зөв зам бол үндсэн хуульд бүгд найрамдах засаглал. Бид нар ч гэсэн энэ замаар явах ёстой. Гэтэл ерөнхий сайд бодоотой. Миний үгийг байнга мушгиж гуйвуулаад байна шүү дээ. Үгүй! Монголчууд бид харанхуй бүдүүлэг явсан. 10 хүний 9 бичиг үсэггүй байгаа энэ ард олныг чи өөрсдөө мэддэг гэж зүнд нь хайдаг чинь чиний цорын ганц зам уу? Жохон дуугаа идцгаа. Энд чинь бас тангар гөргсөн журмын нөхөд маань байна. Эднийхээ үгийг сонсон зүйтэй болов уу гэж би бодож байна. Зүйтэй. Эрт дээр үеэс хаан дүртэй байсаар ирсэн манай монголчууд чинь шин зүйлийг ягуухнаар хүлээж авдаг арт юм. Шин төрийн болоод бүгд наримдах засаглал дасгад хугацаа хэрэгтэй тул яаран хаан засаглалыг халах шаардлагагүй гэж би бодож байна. Усны гүн рүү орохын тулд гүйхнээс нь ихэж туулдгаа гэдгийг та нар мэдэх үү? Хэмжээд цаазд хаан засагтай байгээд шин чи хаан болох юм уу? Аль эсвэл бодоо. Та хаан болох гэдэг юм уу? Хин хаан болох нь гол биш. Хаантай байна гэдэг одоохондоо хэрэгтэй болохоос биш. Тэртээ тэргүй ард түмэн төрөө удирдах явна. Ардын засгийн ерөнхий сайд бодоо намайг амьд байгаа цагт Монголын төр монголоор үлдэхийг би чамд хэлчихье. Улсын юм яа. Анаач яаж хадгаа улс вэ? Бууны овоо сэлэмний эрэнд үргэлжсэн. Олон монгол эрчим намыг талааруулах их танарт байхгүй шүү. Наад маргаанаа зогсоо. Намын даргын хувьд хилдрээ хэллээ шүү. Сайхан наацгаарай. Би ч гэсэн ерөнхий сайдын хувьд хилдрээ хэллээ. Бодоо сайдаа. Орос улс бүхэлдээ өлсүүлэн дэрвэгдээд байгаа энэ хүнд бэрх цагт зэр зэвсэг нийлүүлж тэр тусмаа цэргийн хүчээр тусалж байгаа нь Монгол улсыг тусгаар улс байхыг хүлээн зөвшөөрж байгаагийн тод илэрхийлэл гэж би бодож явдаг юм шүү. Улаан цэргийг танаа улсад байлгах нь гадаад Монголын аюулгүйн баталгаа болох юм биш үү? Аягны хариу өдөртөө агтны хариу жилдээ гэдэг. Бид хувьсгалыг мандуулж шажин төрийг бадруулахад Оросуудын өгсөн туслалцааг бид мартаагүй. Харин үзүүлсэн тусламжаараа төрийг барьж Монголыг дарангуйлна гэвэл энэ эндүүл шүү. Тийм болохоор бид авснаа өгнө. Бүр нэг хормын өмнө боловч эсвгүйс хиттэн үрдийн өглөгтөө үлдвэл хойч маань биднийг өршөхгүй л болов. Би ерөнхий сайдын хувьд улаан цэргүүдийг Монголын нутгаас гаргах шаардлагыг тавих л болно. Бодоо сайдаа. Та намайг юу гэж бодов? Уг нь би зөвлөлтийн комитет та бүхний хийсэн хувьсгалын үйл хэргийг батжуулж цаашид Монголын хувь заяанд илүү их санаа тавих болов гэж бодож явдгаа хэлэх гэсэн юм. Бид нэг улсын хараат биш. Уулын цаана уул, улсын цаана улс бий. Алстай гутгаар хөрш, англ, итал,
Жийб нь улстай тэгш ихтэй хамтран ажиллахыг хичээхийн ялдамд нэгдсэн Америк улсын хаалхан хот сууга бүрэн эрх төлөөлөгчд тусгай илч мордуулсныг харин танд дуулгач. Янчино Бурятсан олон болон Орос суран бүхэлдээ Өвмэн самууны хөлд нэрвэгдэж хүнд хэцүү байгаа нь надад Монгол хүний хувьд харамсалтай л. Одоо чи том болоод хэн болох вэ? Том бол ээж жидтэй хулгайн болно. Тэгээд завсан бүх хүмүүс туслана. Дандаа чи харин ямар хүн болох вэ? Би энэ бурснаас ч илүү чадaltaй хүн болно. Миний итгэж найдаж явсан данзанг би хараад зогсож байна. Намайг өөрөөс нь ч илүү сайн мэд ганцхан хүн чи шүү дээ. Толгойн орон чулууны нэг нь байхгүй бол голомтонд гал яаж асах вэ? Бидний нэгэн үгүй бол зорьсон өөл маань яаж бүтэх вэ? Бид хамтдаа юу чиг туллаа та. Ээжтэй таны тэмээг идэхээс аргагүй боллоо. Уусан та шатар нүхтэй сайн. Төрийн хэрэгтж бас тэмээгээ өгөөд орон давуулдаг Монгол улаан Сөнгөө хэрэг болдго юм да. Тиймээс би ерөнхий сайдынхаа албыг өгөхөөр шийдсэн. Тэглээгээд та бүх юм дуусна гэж бодоогүй биз дээ. Оросуудад миний хийж байгаа ажил таалагдахгүй байгаа. Надад үзүүлж байгаа шахалт нь төрийн ажил хийхэд саад болоод. За.
та ухаантай хүн. Нэгийг бодож хоёрыг тунгаахаа байлгүй. Мат. Нөхөр Сүхбаатар. Ерөнхий сайд бодоогийн сүүлийн үед хийсэн ажлыг та юу гэж бодож байна? Уулан бий. Уулан бий таныг ерөнхий сайд ажлыг амархан хийх хүн гэж бодож байна. Тусгаар Монгол улсын ерөнхий сайд хүн юу их өөрөө сайн мэдэж байгаа. Бидний нөхөд ардын засгийн хэргийг хэлц шийддэг учраас та санаа зовх хэрэггүй. Бодоогийн хийсэн ажлыг та бүхний хамтан шийдвэр гэж бодож болох нэ. Биднээс анх тусламж авахдаа та нар өөр зүйл ярьж байсан санагдаж байна. Та бүгдийн энэ ажлыг зөвлөлт Монгол хоёр улсын харилцаанд солондоо. Тийм ээ. Бид та нараас тусламж хүссэн болохоос бидний дотоод хэрэгт оролцох гэж хүсээгүй байхаа. Гарма. За жинжээ. Нөхөр Билэмкний гаргаж өг. Мэдлээ. Энэ замдаа сайн яваарай. Таныг хэн гэдэг үлээ? Миний алдрыг гарам гэдэг. Гарам.